бүгдээр шийт 4 дээр үржүүлэхийн хүртийг хийцгээе. За үүний тулд 1 гэсэн тоог оруулъя. За 1 утга оруулаад үүнийгээ мааз 2-ороо чирэх юм бол тухайн утгал 40 удаа чирэгдэж бичигдэнэ. За бид нар бол дараас нь тоонуудыг оруулах гэж байгаа учраас 1 2 хэмээн оруулаад чирлээ. За 10 хүртэл чиргээд бол дараас 10 тоо болно. За мөн энэ үйлдэлээ эхний багны хувьд хий. За shift-тэй дарж яагаад цогтой дарж яагаад итгэжүүлэхэд 1 гэсэн тоогоор дараас нь тоонууд үснэ. За ингээд эхний 10 тоонуудыг үсгэжлээ. Одоо дараагийн B2 гэсэн нүдэнд юу их вэ гэхээр энд байгаа тоог энэ нүдэнд байгаа тоогоор үржүүлье. Үржүүлье. За ингээд энэхүү үйлдэлийг түрүүн дурдсан ёсоор мааз 2-оо дараад чирэхэд ямар үйлдэл болох вэ гэхээр энэ формул томьёоны хэсэг дээр аваачаад дарахад яг энэ нүдний өмнөх нүдийг түүний дээдх нүдээр үржинэ гэсэн томьёо ороод ирсэн байгаа. За өмнөх үйлдэлийг харъя. Энэ А2-ыг B1-ээр үржүүлсэн. Тэгэхээр энэ үйлдэл маань яг өөрийнхөө өмнөх нүдийг дээд нүдээрээ үржээд байгаа гэсэн үйлдэл болж байна. Тэгэхээр энэ үйлдэл маань хойшлох тусмаа улам энэ тоо маань ихсээд байгаа учраас улам их болоод ихссэн байна. Энд байгаа тоонуудаа А2 гэдэг зөвхөн энэ тоогоор үржих учраас энэ нүдээ төгжиж өгнө. Тэхийн тулд А2 гэдгийг маань багна нь өөрчлөгдөж болохгүй гэж байгаа учраас багныг бол үсгээр тэмдэглэдэг. Үсгээр. Тэгэхээр үсгийг төгжиж өгөхийн тулд $$ гэсэн тэмдгийг тавьж өгнө. За инхээр энэ маань одоо ямар үйлдэл болох гэдэг нь гэхээр энэ мөрөнд байгаа бүх тоонуудыг зөвхөн энэ А2 гэсэн тоо төгжсөн энэ тоогоор үржиж өгөх. Ийм томьёо болж өөрчлөгдөж байна. За энэ хоёр нүдэнд байгаа томьёонуудыг ажиглаарай. Нэг нь $-тай, нэг нь $-г байгаа. За одоо энэ томьёогоо мааз 2-оо дараа чирээ. Мааза дараа чирээ. За ингээд бол бидний хүссэн үр дүн бол гарч ирж байна. Энэ мөрөнд байгаа тоог 1 гэдэг тоогоор үржсэн байна. За одоо энэ үйлдэлээ бүгдийг идэвхжүүлж яагаад за мөн мааз 2-оо мааза даралт хийсэн чигээрээ чирээ. За ингээд ямар зүйл ажиглагдчих байна вэ гэхээр мөн адилхан энэ нүдэнд байгаа тоог өмнөх энэ тоогоороо үржээд байгаа. За тэгэхээр энэ 120 гэдэг тоо маань бол А6-г үрждэг нь өмнөх нүд буюу 24 үржээд байгаа. Тэгээд энэ тоонууд маань хойшлогдсмаа их тоонууд болсон байна. За одоо энийг бүгдээр ажиглая. Энэ маань ямар гэхээр бид нар А багныг төвчсөн учраас А6 гэдэг нүдэнд байгаа 5 тоог энэ тооны өмнөх 216 гэсэн тоогоор үржүүлсэн байна. За тэгэхээр бид нар одоо томьёогоо бас дахиад энэ өмнөх тоогоор нь биш хамгийн дээр байгаа энэ тоогоор нь үржүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр анхны өгсөн томьёогоо дахиад өөрчилнө. Энэ тохиолдолд багнууд маань өөрчлөгдөд харин мөрийн энэ тоо маань өөрчлөгдөхгүй бэлтгэж явах хэрэгтэй байна. Тэгэхээр ард нь үржсэн B1-ийн маань мөр буюу тооны урталт нь $, тавьж өгөхөд мөрийн утгыг цоожilж төгжиж байгаа гэсэн. За одоо ингэж өөрчилсөн томьёогоо бүгдээрээ мааз 2-оо нэмэх тэмдэг гарч дараа мааз за даралт хийж ягаад ишээ чирж тавь. Яг ингээд доош нь чирэхэд одоо энэ маань бидний хүсэж байгаа үржүүлэхийн хүрт маань энд гарч ирж байна. За жишээлбэл бүгдээрээ энэ тоон дээр очиж даралт хийж харахад энэ бол А7 гэдэг нүдэнд байгаа тоог D1 гэсэн нүдэнд байгаа тоогоор харгалзан үржиж өгч байна. За бүгдээрээ одоо үржүүлэхээ хүртийг гаргасан учраас энийг
хэлбэрчүүлээд жоохон өөрчлөе. За жоохон фондын хэмжээг томруулъя. Үндсэн өгсөн тоонуудаа тодруулаад ялгаж өөр өнгөөгье. За энэ тохиолдолд багныг идэвхжүүлэхэд багныг бүхэлд нь ингэж шар өнгөөр будсан байна. Энэ бол зөвхөн энэ хэсгийг идэвхжүүлж шар өнгөөр будсан учраас мөр бол тэр чигээрээ будагдаг байна. За тэгэхээр бүгдээрээ энэ багныг идэвхжүүлэх биш зөвхөн энэ хэсгийг идэвхжүүлэх учраас тухайн хэсгийг идэвхжүүлж байгаа шар өнгөөр бод. За энд бол 1-ийн хүрд, 2-ийн хүрд, 3-ийн хүрд гэж явж байгаа. Тэгэхээр үнний гол сигнал дээр байгаа тоонууд маань тухайн нэг гэсэн тооны бол квадратууд үүсгэж байгаа. 1 4 9 16 25 гэх мэт. Тэгэхээр эдгээр маань бусад тоонуудыг бодоход арай өөр ялгагдах өнгөтэй байлгахаар бүгдээрээ хүрдээ будъя. За тэрнээс өмнө бүх үржиж гарсан тоонуудаа арай нэг өөр өнгөөр ялгаж өгье. За ийм өнгөөгье. За гол сигнал дээрх элементүүдээ ялгаж өгөхийн тулд контрол товчны тусламжтайгаар маузаараа даралт хийгээд гол сигнал дээрх квадрат болж байгаа тоонуудаа за нэг ялгагдахаар өөр за ийм өнгө өгч байна. Ингээд бидний үржүүлэх хүрд гарч байна. За үүнийг хүрээлье гэвэл энэ дээр байгаа шогмуудаар болоод хүрдээ идэвхжүүлж өгч болно. За энэ хэсгийг бүхлээр нь копидоод за хуудасны зүүн дээд бууланд байх энэхүү товчлуурыг дарахад манай энэ хуудас маань бүхэлдээ селектлж идэвхжин гэсэн үг. За үүнийг идэвхжүүлээд маус 2-оор даралт хийгээд копи хийгээд дараагийн хуудсанд ховлож тавья. За ойлгохын тулд paste. Окей. За тэгэхээр саяны үржүүлэхийн хүрд маань бол тэр чигээрээ энд гарч ирж байна. За эхний үржүүлэхийн хүрд дээр бүгдээрээ 1-ээс 10 хүртэлх тоонуудыг үржүүлэх хүрд хийсэн учраас 1-ээс 10 гээд үржих гэдэг ийм нэр өгчээ. За одоо саяны зөөж ирсэн хуудсан дээр ямар өөрчлөлт хийх вэ гэхээр энэ тоогоо бүгдээрээ 11 гэдээ өөрчлөе. За 11-ийн ард байгаа тоог 12 болгож өөрчлөөд за энэ хоёроо идэвхжүүлээд мөн хойш нь чирэхэд 11-ээс 20 гэсэн тоонууд болж байна. За энэ тоонуудаа идэвхжүүлээд копи хийгээд за энэхүү нэг дээрээ маус ааш дарж агаад маус 2-оо дараад би спешиалийн транспоз гэсэн энэ сонголтыг окей гэхэд энд байгаа тоонууд маань энд тэгшинтэйгээр копидж хуулагдаж тавьж байна. За ингээд нэгдүгээр мөр нэгдүгээр багныхаа тоонуудыг өөрчлөгдсөн учраас манай нөгөө үржүүлэхийн хүрд маань харгалзсан томьёо ёсороо өөрчлөгдөж гарч ирж байна. Дүнгийн өснөгтийг Excel файл дээр хэрхэн оруулж түүн дээр ямар боловсруулалт хийх боломжийн тухай одоо танилцуулъя. Суралцагчдын нэрс. За ингээд доошоогоо бол суралцагчдынхаа нэрсийг болоод оруулж өгье. За хоошоо бол суралцагчдад өгсөн багшийн үнэлгээ, за мөн гүйцэтгсэн даалгаврууд байгаа бол тэдгээр дөнгүүдийг бол энд жагсааж оруулж өгж бэлтгэе. За ингээд дөнгүүдийг маань оруулсан байна. За энд харахад бол магадгүй багш маань бол тухайн хүүхдийн гүйцэтгэлийг заавал цагаан толгойн үсгийн дистраллаар оруулахгүйгээр янз бүрээр эренбилж оруулж болно. За үүнийг яаж одоо цагаан толгойн үсгийн дистраллаар эренблэх вэ гэхээр энэ үйлдэлийг бол Excel дээр оруулах боломжтой. За тэхийн тулд дата цэсний sort гэсэн энэ сонголтыг дарж эренбэлж болно. За A-гаас Z гэдэг маань тухайн идэвхжүүлсэн хэсгийн мэдээллийг A-гаас Z рүү цагаан толгойн үсгийн дистраллаар эренбэлнэ. А хэрвээ тоо байвал багаас нь их рүү эренбэлнэ гэсэн. Z-ээс A рүү эренбэлэлт маань бол
их тооноос нь бага тоороо нь ургуулж ирэмблэнэ. Амун цагаан толгойг ургуу ирэмбээр нь ирэмблэнэ гэсэн ийм санаатай байна. За бүгдээрээ энд сортыг хийж үзье. За тэгэхээр энэ сорт дээр бол тухайн хэсэгтэй хамаатай бүх хэсгүүдээр нь ирэмблэх юм уу эсвэл зөвхөн идэвхжүүлсэн хэсгээр ирэмблэх юм уу гэсэн ийм хоёр сонголт байна. За бүгдээрээ эхнийхаар нь сортыг хийж гүйцэтгэж үзье. За тэгэхээр энэ маань аль багнаар сортыг хийх юм бэ гэхээр за энэ маань нөгөө нэг expand selection гэдэг маань одоо бидний оруулсан энэ өвөгдлийг бүхэлд нь энэ цаана идэвхжүүлсэн байгааг та бүхэн анзаарч харж байгаа бах. За тэгээд окей. За тэгэхээр энэ маань ямар нэгэн тэмдэгт тавигдсан бүх мэдээллүүдийн хувьд энэ маань эрэмблэлтэнд орчихсон байгаа. Тэгэхээр бидний хүсэж байгаа зүйл бол энэ толгой гарчгийн мэдээллүүдийг бол эрэмблэлтэнд оруулах ёсгүй. За тэгэхээр саяны үйлдэлээ буцаагаад андоо ичээ. Буцааг үйлдэл ичээ. За дахиад суралцагчдын нэрсийг идэвхжүүлээд sort system-ийн одоо current selection буюу зөвхөн энэ идэвхжүүлсэн хэсгийг sortlах гэдэг энэ хэсгийг чагтлаад sort-ыг гүйцэтгэе. За тэгээ аль багны хувьд вэ гэхээр A багны хувьд. За ингээд бол суралцагчдын маань нэрс бол цагаан толгойн үсгийн дистралаар жагсаж эрэмблэгдэж гарч ирж байгааг харж байна. Гэхдээ энэ тохиолдолд түрүүн оруулсан байсан Номын Эрдэнэ гэдэг хүүхдийн дүн бол энэ хамгийн дээр байрлаж байгаа. Гэтэл одоо бол Алтан шагаа гэдэг хүүхдийн дүн болоод хувирсан байгаа. Тэгэхээр энэ ард байгаа үгдлүүд маань тухайн хүүхдийнхаа нэртэй цуг дагаж явж өөрчлөгдөж сортлогдох ёстой гэдгийг анхаарах ёстой. Тэгэхээр мөн адил дахиад саяны үйлдэлээ буцаая. За тэгээд бид хүссэн сортоо яаж хийх юм бэ гэвэл ерөөсөө мэдээллийн баазаа аль хэсгийг сорт хийх гээд байгаа гэдгээ идэвхжүүлнэ. Маавсан дээрээ даралт хийсэн чигээр идэвхжүүлээд тийш үнцгийн мужаа үүсгэнэ. За энийг өмнөх хичээл дээр бид нар ярьсан байгаа. Тийш үнцгийн дигналын дагуу орших дээд доод хоёр дигналын хэсгийг идэвхжүүлээд мужаа идэвхжүүлдэг. За тэгээд тэр завсар дээрх одоо суралцагчдын нэрсийн дараалалаар энэ дүнгууд нь харгалзан өөрчлөгдөж байхаар сортыг хийж гүйцэтгэнэ. За аль багнаар нь сортлох вэ гэвэл A багнаар сортлно. За A баг колумн A гээд окей. За ингээд бол Алтан шагаа гэдэг хүүхдийн маань дүнтэй цуг нэртэй цуг дүнгууд нь харгалзан өөрчлөгдөж орж байна. Инхээр багш бид нар журнал дээр хүүхдийн нэрсийн дистралаар бичдэг энэ үйлдэл маань бол Excel дээр бол автоматжуулсан хурдан шуурхай хийх боломжтой байдаг байна. За дараагийн зүйл. За магадгүй нэгдүгээр даалгавар дээр дүнгийн жагсаалтыг багаас нь их рүү эрэмблэх шаардлага тохиолдож болох юм. За тэгвэл саяны сортоо мөн адилхан идэвхжүүлж ягаад сорт одоо колумн B буюу даалгавар 1 гэсэн B багны хувьд багаас нь их рүү эрэмблэхэд за энэ дүнгуудыг бүгдээр ажиллаж харъя. 44-гээд хамгийн бага утгатай утга нь. Тэгээд доор бол 78 гэсэн хамгийн их утгатай. За ингээд 78 гэдэг оноог бол очир гэдэг хүүхд авсан байна. Харин хамгийн бага оноог Дамдын сүрэн гэдэг хүүхд авсан байна гэд тухайн даалгаврын хувьд эренбэлж жагсааж анализ дүгнэлтүүдийг бол баш ажиглалт хийх боломжтой. За ерөнхий тохиолдолд бол суралцагчдынхаа нэрсийн дистралаар байх учраас бүгдээрээ саяныхаа үйлдэлийг дахиж хийгээд суралцагчдынхаа нэрсийн дистралаар эренбэлж болно. За тэгээд үйлдэлээ буцаач. За одоо энэ даалгавруудын маань за тухайлбал даалгавар 1 дээр манай ангийн суралцагчд маань ямар дундаж оноотой байгаа, хамгийн их оноог нь хий авсан, хамгийн багыг нь хий авсан, хувь процент нь ямар байгаа гэх мэт үсгэн тэмдэглэгээ одоо үнэлтүүдийг гаргахад мөн энэ Excel програм дээрх функцүүдийг ашиглах боломж бол байгаа. За жишээлбэл за даалгавар 1-ийг хэдэн хүн шалгагдсан. За дундаж оноо нь хэдийн хамгийн дээд оноо, ангийн хамгийн дээд оноо, доод оноогнуудыг одоо бүгдээрээ хийж гаргая. За үүний тулд тэнт сөө. За дүгнүүлсэн суралцагч гэдэг маань энд оноо авч тэмдэгт тавигдсан
хүмсүүдийн тоо хийд юм бэ гэсэн. Тэгэхээр энд бол бид нар count гэдэг функцийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл count numbers гэдэг энэ функцийг дараад энэ мужаа идэвхжүүлж ягаад count numbers-ыг даръя. За тэгэхэд 16 хүүхэд болоод энэ даалгаврыг бол гүйцэтгэсэн юм байна гэж гарч ирсэн. За томьёоны талбар дээр аваачихад альнаас аль завсрах хүртэлхийг тоолох ёстой гэдэг энэ завсраа зааж өгсөн байна. За энэ хүүхдүүдийн дундаж оноо нь хэд байгаа юм бэ гэдгийг тооцоолохын тулд за энэ average гээд энэ дундаж утгыг за альнаас аль завсрах юм бэ гэхээр маавза даралт хийж ягаад энэ завсраас энэ завсар хүртлийн дунджийг бид нар бодно гэд. Ингээд дундаж оноо маань энд харагдаж байна. За дундаж оноо маань таслаас хойш бол 3 орны нарийнштээр харагдаж байна. За тэгэхээр төдийлөн биднэрт бол нарийнштэл бол сайтай байгаад шаардлагагүй. Тэгэхээр энэний таслаас хойш оронг багасгаж өгнө. Тэгэхээр өмнөх хичээл дээр үтсэн шигэ таслын оронг 2-оор багасгаж тавилаа. За анги хамгийн дээд оноо ямар оноо авсан юм бэ гэвэл за мөн энэ функц руу ороод максимум гэд за завсраа сонгоно. За энэ хооронд дөнгүүдийн хамгийн их нь аль вэ гэхээр 78 оноотой байна. За мөн түүнтэй адилхан хамгийн минимум бага оноо гэд завсраа сонгож өгье. За ингээд хамгийн бага нь 44 оноо авсан юм байна. За одоо тэгээд эдгээр үр дүнгуудыг бусад даалгавруудын хувьд ямар байгааг нь харахын тулд энэ үр дүнгууд дээр тодорхой функцүүд бол бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ функцүүдээрээ идэвхжүүлээд энэ дөрвөн мөрөө идэвхжүүлээд маав заавч байрлуулад нэмэгт тэмдэг гаргахад энэ доотлын дөрвөлжин энэ хар дээр дарж жагаад дарсан чигээрээ чирлэлт юм. Ингээд даалгавар 2, даалгавар 3, даалгавар 4-өөрөх нийт шалгалтанд оролцогчдын тоо дундаж оноо хамгийн их бага оноонуудыг тус тус ингэж ялгаж гаргаж ирж байна. За энд анзаарахад эхний даалгаврын дээр 16 суралцагч орсон бол дараачих дээр 15 байна. Энд нэг хүүхэд ороогүй байна гэд тоолоор нь энд гарч ирж байна. За мөн энд бол 11 хүүхэд орсон байна. 15 хүүхэд орсон байна. Хэдэн суралцагчд орсон? Зөвхөн энд бичигдсэн тэмдэгтүүдийг тоолох боломжтой. Зөвхөн тоо утгуудыг тоолохоос гадна тэмдэгт бичигдсэнгүй гэдгийг хүртэл тоолох боломж бол энд байгаа. За тухайлбал энд хэдэн мөрөн дээр тэмдэгт бичигдсэн бэ гэдгийг харахад энэ Excel файл програмын маань энэ баруун доод болонд count 17 гэдэг үр дүн бол харагдаж байна. За үүнтэй холбоо тайлбарлахад тухайн завсрыг хэрвээ идэвхжүүлсэн бол тэр завсар дээрх тон утгуудын дундаж утга нийт тоолоор 16 нийлбэр гэсэн ийм утгууд бол Excel програмын маань доод болонд бол харагдаж байдаг. За энэ дээр ямар үзүүлэлтүүдийг харуулах боломжтой гэсэн тохиргоонуудыг энэ дээр мөн чагтлаад нэмээд хасаад өөрсдийнхөө хүссэн мэдээллүүдийг харах боломжтой. За жишээлбэл минимум максимум нэмээд өгөх юм бол түрүүний бид нар энэ өмнө олоод байсан мэдээллийг энэ дээрээс дахиад шууд харах боломжтой болох нэ. За харъя. За максимум 78, минимум 44-гээд түрүүний бидний энэ тооцоосон тооцоолууд бол энд харагдах боломжтой. За үүнийг арилгавал буцаагаад минимум максимумын чагтуудыг арилгаж болно. За энд байгаа дундаж оноо маань ангийн дундаж оноо оролцоог бол харуулж байна. Одоо суралцагч нэг бүрийн хичээлийн явц дахь оролцоо дундаж оноог нь харахыг хүсвэл бид нар энд дундаж гэсэн багныг нэмж өгөөд за мөн эндээс функц average гэдэг дунджаа сонгоод аль завсраас аль завсрал тэгээд дөрвөн даалгаврын дунджийг сонгож авъя гэвэл ийм өгөгдөл болох нэ. За тэгээд үүнийгээ доош нь чирхээр энэ маань хүүхд болгоны дундаж оноонуудыг энд харуулж байна. За энд дундаж оноо маань бүхэл утга гарсан байна. Гэтэл зарим тохиолдолд боторхой утга гарахыг үгүйсэхгүй. Эдгээр тохиолдлуудад бид нар энийг нэгэн жигэд харуулах үүднээс таслаас хойш нэг орноор ингэж нэрвчилж өгж жигдэлж болно. За
За багш болгоны онцлогоос шалтгаалаад жилийн эцсийн дүн, улирлын дүнг бол янз бүрийн аргачлалаар арга зөвгөр бол гаргадаг. За гаргагч боломжтой. За одоо ямар зүйлийг тайлбарлах өгч вэ гэхээр магадгүй эдгээр даалгавруудын маань үн цэнтэй байх мөн даалгаврын агуулгын багтаамж их багаас шалтгаалаад даалгавруудаа бид нар янз бүрийн үнэлгээ оноож болно. За жишээлбэл даалгавар 1 маань бол 20 онооны, за даалгавар 2-оо 25 онооны, 3 25, за даалгавар 4 бол нэлээд чухал даалгавар гэж үзээд 30 оноо тус харгалзууч гисэн байна. Тэгэхээр эдгээр оноонуудын маань нийлбэр бол за сумма гэд энэ 4 даалгавраа нэмнэ. За дундаж маань бол хамаагүй. Тэгэхээр энэ 4 нүдээ итгэжүүлэхэд за сумма бол 100 оноо гарч ийн. Тэгэхээр 100 онооноос эдгээр даалгаврын дүнг одоо эн чинь бол 100-аар дүгнэхэд 72 оноо авсан байгаа хүүхдийн дүнг 20 гэдэг оноороо буулгаж өгнө. Мөн 94 гэдэг маань 100-аас авсан оноо нь 94, мөн 25 руу болоод пропорцолж ингэж харгалзсан оноо болгож буулгаж өгөөд эцсийн үр дүндээ энд байгаа сумма 100 оноог гаргах. Ийм томьёоллыг оруулж өгье. За тэгэхээр тулд бид нар энэ хүүхдийн дүнг яаж олох вэ гэхээр за тэнцөө 100-д 20 оногдож байсан бол одоо 72 маань 100-гийн хэдэн хувь бэ гэдэг тооцооллыг хийх ёстой. За үүний тулд 72-ыг 100-г 5 таваагаад өгөхөөр 20 гарах учраас 72-ыг шууд 5 тавааж өгнө. За ингээд дараагийн багны дүнг оруулах ёстой. За 94 гэдэг дүнг хэд рүү болох вэ гэхээр 125 байсан бол 94-т хэдвэ гэхээр 25-ыг 4 хуваагаад 100-г 4 хуваагаад 25 гарсан бол энэ C4 гэдэг нүдийг бид 4 гэдэг утганд хуваах нэ. За дараагийн энэ нүд маань мөн адилхан 4 хуваах юм байна 25 оноо учраас. Одоо дараагийн нүд маань 100 байхаас 30 учраас бид нар энэ дүнгээ 100-ны 30 гэсэн тоонд үржиж өгөх ёстой. За тэгэхээр 30-аар үржээд дараа нь 100-д хаваачих. За ингэж харгалзуулж онооход манай жилийн эцсийн дүн эсвэл улирлын эцсийн дүн 100 байхаас энэ хүүхэд маань 37.90 оноо авсан байна. Яагаад гэвэл энэ хүүхдний 2 үнэлгээ байхгүй учраас энэ маань бол 0 гэдэг үнэлгээгээр орж ирээд оноо нь бол ингэж багасж байна. За ингээд нэгэнд эхний баг нь нүдэн дээрээ бид нар томьёолоо оруулсан учраас одоо энэ томьёолоо доош нь чирээд явхад бүх хүүхдүүдээр саяны томьёол маань бодогдож гарна гэсэн үг ээ. За ингээд хүүхдүүдийнхаа дүнг бол ерөнхий дүнг бол ингэж гаргаж болох нэ. За ингээд нүд болгон дээр очиход тухайн хүүхдийн даалгавар 1, даалгавар 2, даалгавар 3, даалгавар 4-үүдийг харгалзах оноонууд дээр нь үржүүлж нэмсэн байна. За одоо 100 оноо авахаас хүүхдүүд маань болоод тоон үнэлгээ бол ийм үнэлгээтэй байна гэдэг тооцоо маань гарчлаа. Одоо бүгдээрээ үнийг үсгэн дүн рүү шилжүүл. За үсгэн дүн маань бол 90-с 100-ийн оронд A, B, C, D, F гэсэн дүнгууд байж байгааг. За тухайлбал энэ дүн 90-с их байвал A дүн болгож тавина гэдэг ийм тооцоолоор хий. Тэгэхэд бол if гэдэг нөхцөл ашиглана. За if гэдэг функц бичээд хаалт нээхэд за та ямар логик үйлдэл хийх гээд байгаа юм бэ гэж асуучаа. За тэр байран дээр хэрвээ энэ нүдэнд байгаа утга их буюу тэнцүү 90 байвал за дараа нь таслал тавина гэд энд харагдаж байна. Таслал тавиад юу тавих юм бэ гэхээр A гэдэг дүн тавина. За худлаа байх юм бол бид нар ямар нэг юм тавихгүй. За ингээд if нөхцлөө дуусгаад хаалтаа агаад үр дүнг нь бүгдээр харъя. За тэгэхээр энэ маань нөгөө логик үйлдэл маань гүйцэтгэгдээд энэ бол A-с их биш байна. Тийм учраас худлаа гэсэн үр дүнгуудыг гаргаж байна. За ингээд цааш нь үргэлжлүүлье. За тэнцээ A-с их дүн байхгүй юм байна шүү дээ. За энд болохоор
За энийг хаалтан дотор хийж өгөх ёстой байна. За ингээд энэ хүүхэд бол ганцаархнаа A дүн авсан байна. За тэгэхээр саяны хийсэн алдааг тавг анзаарсан баг. Гэдэг дүнгээ ийм хоёр хашилтан дотор хийж өгчээж гэдэг дүн маань гарах нь. За ингээд чирэхэд энэ хүүхэд ганцаархнаа дүн аваад бусд нь бол дүн аваагүй байна. За тэгээ бусд нь B, C, D, F-ийн алийг авсан бэ гэдэг үнэлгээгээ бас бид тавих хэрэгтэй. Тэгэхээр дахиад энэ нөхцөл дээрээ бид нар сая бол 90-с их буюу тэнцүү гэсэн нөхцөл тавьсан бол одоо худлаа гэдэг дээрээ за таслал тавиад дахиад if нөхцөл оруулж байна. Ямар if нөхцөл вэ гэхээр if гэд дахиад хаалт нийлээ. Өөрөөр хэлбэл функц дотор бид нар дахиад функц тодорхойлж өгөх гэдэг. За одоо ямар вэ гэхээр 80-аас 90 хүртэл байвал. За тэгэхээр 90-с ихт нь A дүнгээ тавьсан учраас бидний утгын мужийн 90-с дээшгээ утгавал бидэд одоо хамаагүй. 90-с доошоо утгахад ямар зааглал тавих вэ гэдэг шинжээр бид нарт үлдсэн. Тэгэхээр одоо бол хэрвээ энэ нүд маань 80-аас их буюу тэнцүү байвал B их буюу за 80 гэдэг утгаа тавиад таслал 2 хашилтан дотор B гэдэг дүнгээ тавилаа. За тэгээд за хоёр дахь if-ийн хаалтыг тавина. За ингээд за энэ тоо маань мөн л адилхан 37 учраас дахиад B дүн өрөхгүй. За дахиад энэ утгаа чирээ. За ингээд A дүн дээр нэмээд дахиад 4 B дүн маань нэмэгдэж гарсан байна. За гэх мэтлэн энэ үйлдэлүүдээ F болтол нь бид нар хийх ёстой. За одоо тэгэхээр энэ нөхцөлийнхөө худлаа гэдэг талбар дээр нь бүгдээрээ дахиад if нөхцөл тавих хэрэгтэй. Худлаа байвал тийм тэмдэгт тавиа гэдэг талбар дээр нь if нөхцөлөө тавилаа. Одоо бид нэр хүсэж байгаа дүн бол энэ дүн хэрвээ за 90-с ихийг авцсан, 80-аас ихийг авцсан одоо 70-аас их буюу тэнцүү бол бид нар ямар дүн тавих вэ гэхээр C дүн тавих нэ. За ингээд if нөхцөлийнхээ хаалтыг хаачи. За энэ дахиад ингээд чирээ мааваа тавиад чирэхэд за C-гүүд маань дахиад нэмэгдэж байна. 4 5 C-тэй боллоо. За одоо C-ийн ард if нөхцөл энэ нүд маань одоо 60-аас их буюу тэнцүү бол D 50. За тэгээ одоо сүүлийн дүн маань бол хэрвээ D биш бол үлдснүүд нь бүгд автомат F байна. Гэт одоо сүүлийн F-ийн хаалтыг хийж байна. За ингээд энэ дүн маань 60-аас багад учраас F дүн авчлаа. Одоо энэ функц доош нь чирж өгнө. За ингээд бүх хүүхдүүдтэй үсгэн дүнгээ харгалзуулж өглөө. Үсгэн дүн. За магадгүй энэ нүдэ ялгагдахаар харагдгийг бол бүгдээр үсгэн дүндээ өөр өнгөөр ялгаж оруулж өгч болно. Мөн талбарыг нь ялгаж харуулахын тулд ингээд өнгө сонгож оруулж өгөх боломжтой. За удирдлын эцэст ангийн хэдэн хүүхдүүд нь A, B, C, D дүн авсан бэ гэдэг үсгэн дүнгийн тоо биднэрт хэрэгтэй. За одоо эдгээрийг гаргахын тулд нөхцөлт тоолоорыг бид нэр ашиглах ёстой. За энэ нь бол count if гэсэн команд байгаа. За count-ийг CO гэдэг үсгүүдийг аянд оруулаад ирэхээр тэдгээртэй холбоотой функцүүдийн жагсаалтууд бол энд гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. За бидний хүсэж байгаа команд бол функцийн count if гэдэг энэ байна. За энэ маань бол аль завсраас тэр нөхцөл тоолорыг хийх гэдэг амыг завсраа эхлээд тодорхойлж өгнө. За тэгээд таслал тавиад одоо шинжүүрээ өгнө. За шинжүүр нь бол A-тэй тэнцүү байх гэсэн шинжүүрийг өгнө. За тэгэхээр 1 A байна гэж гарч ирж байна. За дараагийн тохиолдолд бол бүгдээрээ энэ функц энэ томьёоны талбарт байгаа энэ функцээ доош нь маавзаараа чирээд явчих. За тэгэхээр энэ бол
A дүн 1, дараа нь B дүн, C дүн, F, D, F дүнгүүд гээд ингээд. За тэгэхээр энд бол одоо нөхцөлөө өөрчлөн бид нэр B-тэй тэнцүү байгаа бичлэгүүдийг тоолно. За энд бол C-тэй тэнцүү байгаа. Энд D-тэй, энд бол F-тэй тэнцүү байгаа гэсэн энэ дүнгуудыг тоолоод A-н 1, B-н 4, C-н 5, D-н 3, 1 байна гэдэг ингээд тус гаргаж болно. Excel программын цэсний танилцуулга, командуудын танилцуулгыг за монгол хэл дээр ашиглахыг хүсвэл интернет дээр байгаа 2 гарын авлагыг миний зүгээс та бүхэнд санд болгож байна. За тэгээд энэхүү хаягаар ороод энэ гарын авлагтай танилцж болно. За интернетийн гарын авлага хаягийг бол та бүхэнд файлаар илгээх учраас та бүхэн тэн дээрээс энэ линкийн хаягийг бол оруулж өгч олж болно. Мөн Google Chrome дээр Excel-ийн хичээл, Excel програм гэсэн түлхүүр үгээр хайхад ч гэсэн эдгээр гарын авлагууд бол гарч ирэх боломжтой. За энэхүү монгол хэл дээр бичигдсэн гарын авлагыг та бүхэн өөрсдөө бие дааж үзээд өөрсдийн их хэл дээр байгаа учраас өөрийн хурдаар, өөрийн зав зайгаараа дахин эргэж харж зурагтай нь харьцуулан үзэхэд бол нэлээд баттгал сайн давтлага болж өгөх баха. За мөн дараагийн нэгэн файл нь бол энэ файл байна. За эдгээр нэмэлт файлууд, нэмэлт хэрэгслүүдийг та бүхэн сургалт зохион байгуулагчаас авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. За эдгээр 2 файлыг бол интернетээс хайлт хийх замаар монгол дээр бичигдсэн учраас та бүхэнд зориулж татаж авсан байгаамаа.